Ангийн сурагчдын насыг энд чагсаан бичсэн байна. Энэ бичлэгт би энэхүү мэдээллийг ямар аргаар танилцуулж болох вэ? Энэ мэдээлэлтэй холбоотой асуултанд хэрхэн хариулах вэ гэдгийг үзүүлэхийг хүссэн юм. Хамгийн ихэнд бодох ёстой зүйл бол давтамжийн хүснэгт юм. Давтамжийн хүснэгт. Эхлээд юу хийх вэ гэвэл энэ ангид байгаа хүүхдүүдийн насыг хараад тухайн насны хүүхэд хэд байгааг харах явдал юм. Иймээс нэг багна нь нас, дараагийнх нь сурагчийн тоо. Тухайн насны сурагч хэд байгаа тоо. Эсвэл энийг давтамж гэж хэлж болно. Давтамж. Чи ямарваа нэг зүйлийг хэр их давтамжтай хийдэг вэ гэж ярьж байгаа нь тэр зүйлийг хэр олон удаа хийдэг вэ гэдгийг хэлээд байгаа юм. Давтамж. Эсвэл бүгдээрээ зүгээр л сурагчдын тоо гэж биччихье. Би аливаа зүйлийг энгийнээр тайлбарлахыг илүүд үздэг. Тэр насны хүүхдийн тоо гэдэг нь тэр насны давтамжийг хэлээд байгаа юм. Сурагчдын давтамж. За тэгэхээр хамгийн бага нас нь хэд вүлээ? За хамгийн бага нас нь 5 байна. Тийм болохоор 5-аас эхлэе. Ангид 5 настай сурагч хэд байна вэ? 5 гэдэг тоо хэдэн удаа давтагдсан байна вэ? За тоолцгоё. 1, 2. Хойш нь хайгаадах юм. За 2хон 5 л байх шиг байна да. Тэгэхээр энд 2 гэж биччихье. 2, 5 байна. 6 насныхыг тоолцгоё. Энд 6 насныхан хэд байна вэ? Ганц 6 байна. Ангид ганцхан 6 настай сурагч байна. За 70 насныхан харж байна уу? 1, 2, 3, 4. 4 ширхэг 7 настай сурагч байна. 7 настай сурагч 4 байна. За 8 насны хувьд ямар байна хараадах юм? 8 нас өмнө нь хэрэглээг өнгөөр бичээдхий байхгүй байна. 0. Бидэнд ерөөсөө 8 настай сурагч байхгүй байна. Бидний дараагийн тоолох сурагчид бол 9 насных. За харцгаая. 9 нас 1, 2, 3, 4. 9 настай сурагч 4 байна. 4 9 настай сурагч байна. 10 насныхан 10 настай сурагч энд 1 байна. За тэгээд дараагийнх нь 11 настай хүүхдүүд 11 настай хүүхэд байхгүй байна. Тэглэхцээ жоохон нээшлүүлээдгий. Хамгийн сүүлийнх нь 12 настай сурагчид. 12 настангууд 1, 2 байна. Тэгэхээр бидний хийсэн энэ бол давтамжийн хүснэгт юм. Энэ бол давтамжийн хүснэгт. Эндээс бид ямар насны сурагчид байгааг, тухайн насны хэдэн сурагч байгааг харах боломжтой байгаа. Тэгэхээр энэ нь энд байгаатай ижил мэдээллийг бидэнд өгөх юм. Энэ хүснэгтээс буцаагаад анхны мэдээллээ босгож болно. Жишээлбэл 2 5 настан, 1 6 настан, 4 7 настан, 8 настан байхгүй, 9 настай сурагч 4, 10 настай сурагч 1, 11 настай байхгүй, 12 настай 2 сурагч байна гэх мэтчлэн бичиж болох юм. Давтамжийн хүснэгтийг бүгдээрээ цэгэн диаграмаар илэрхийлж болно. Цэгэн диаграмаа энд зураадах юм. Цэгэн диаграм. Цэгэн диаграм гэдэг нь хүснэгтэн дэх мэдээллээ дахиад л өөрөөр илэрхийлж байна гэсэн үг юм. Гэхдээ дүрсэлж үзүүлж байна гэсэн үг. Цэгэн диаграмын хувьд бидэнд ерөөсөө сум тавихаа болиё. Биднэрт 5-аас 12 насны ялгаатай бүлгүүд байна. 8, 9, 10, 11, 12. Энэ бүхнийг илэрхийлэх цэгүүд байна. Өөрөөр хэлбэл тухайн наснд байгаа сурагч бүрийг нэг цэгээр илэрхийлж болно. Жишээлбэл 5 настай сурагч 2 байгаа гэхээр 2 цэгээр тэмдэглэе. 1, 2. 6 настай сурагч 1 гэдгийг 1 цэгээр тэмдэглэчихье. Яг ингээд 7 настай сурагч 4 хүүхэд байгаа болохоор 1, 2, 3, 4. 8 настай сурагч байхгүй, 9 настай сурагч 4 байгаа. 1, 2, 3, 4. 10 настай сурагч 1 байна. Цэгээр тэмдэглэвэл 10 насн дээрээ 1 цэг тэмдэглэнэ. 11 настай сурагч байхгүй байна. Тийм болохоор цэггүй орхи. Дараа нь 12 настай сурагч 2 байна. 1, 2. 12 настай сурагч
За ингээд болчихлоо. Бидний давтамжийн хүснэгт цэгэн диаграм сурагчдын насны жагсаалт байна. Эдгээр бүгдээрээ нэг адилхан мэдээллийг өөр аргаар үзүүлж байна. Ингээд цэгэн диаграмаар наснуудаа илэрхийлчээд та хүссэн хариултнуудад хариулж чадна. Магадгүй хамгийн их давтагдж байгаа нас хэдвэ гэж асуувал хамгийн их давтагдсан нас нь диаграмаас харахад эсвэл хамгийн амархнаар бодоход та цэгүүдийн тоолчиж болох юм. Хамгийн их давтагдсан нь хамгийн өндөр 2 багна нь байна. 7 болон 9 настай хүүхдүүдийн тоо тэнцүү бөгөөд хамгийн их давтагдсан байна. Мөн энд ч гэсэндээ 7 9 2 тэнцсэн байгааг харж болно. Хэрвээ танд энэ мэдээлэл нь байсан бол эхнээс нь тоолж ийнд хариунд хүрэх шаардлагагүйгээр шууд л 4 9 4 7 байна гэж хэлж болох байсан. За энэ бол хамгийн их тоо нь байна. Мөн хамгийн их давтагдсан нас аль нь вэ гэж асуувал шууд л таны нүдэнд цэгэн диаграм дээр нь хариу нь харагдаж болно. Мөн өөр асуултуудыг бас өөртөөсөө асууж болох юм. За тэгвэл далаац нь юу вэ? Анги дахь нэгд сурагчдын насны далаац нь хэдвэ гэж асуухад цэгэн диаграмаас хариулт нь шууд харагдана. Учир нь далаац гэдэг нь хамгийн ихээс хамгийн багаыг хасахад гарах утга юм. Тэгвэл хамгийн их нас нь бидэнд өгөгдсөн мэдээллийн хамгийн их нас нь цэгэн диаграмаас харахад 12 байна. Харин хамгийн бага нас нь та нарын харж байгаачлан 5 нас байна. Тэгэхээр далаац нь 7 болж байна. Хамгийн их утгаас хамгийн бага утгыг хасахад 7 болж байна. Гэхдээ энд ч бас далаацыг олж болох байсан. Хамгийн их нас нь 12 байхад хамгийн бага нас нь 5 байна. За ингээд энэ хоёроо хасвал 7 гарнаа. Энд мөн ялгаагүй бас адилхан хийж болох байсан. Тэгвэл хамгийн бага тоо нь аль нь вэ гэвэл 5 байна. Мөн 4 байна уу гэвэл 4 байхгүй байна. Тэгэхээр 5 нь хамгийн бага нас болж таарж байна. Хамгийн их нас нь 7 юу? Үгүй ээ. 9 үү? 10 үү? Үгүй ээ. Энд 12 байна. Энд 13 гэж байна уу? Байхгүй байна. Тийм болохоор 12 нь хамгийн их болж таарж байна. Тэгэхээр далаац нь 12-аас хасах нь 5 тэнцүү 7 болж байна. Дахиад өөр асуулт асууж болох юм. Бид 9-өөс дээш насны сурагч хэд байна вэ гэсэн асуултыг өөрсөндөө тавьж болно. Тэгвэл цэгэн диаграмаа хараад энд 9 байна гэж бодоход зөвхөн 9-өөс дээш насныхныг тоолно. За тэгэхээр энд 1 байна, 2 байна, 3 байна. Эсвэл энэ хэсгийг тоолж болно. 9-өөс дээш хэд байна вэ гэвэл 10 настай сурагч 1 байна, 12 настай сурагч 2 байна. Тэгвэл нийт 3 гарна. Энд саяны асуултаа дахин тавьбал эдгээр тоонуудаас нэг бүрчлэн хайх шаардлага гарна. За тэгвэл байхгүй. Энд 1 байна. 2 байна, 3 байна. Та бүхэн мэдээллийг давтамжийн хүснэгт болон цэгэн диаграмаар илэрхийлж түүний тусламжтай олон асуултанд хариулж чаддаг болсон гэж найдаж байна.